одоо би 1987 онд анх энэ үндэсний сурын спортыг хичээлж миний өгш бас номын сум яриад ганган болд гэж бас бөхөж барилждаг, сурч харавчдаг. Аль спортоор хичээлдэг, хөнгөнөөрч гүйжил байдаг ийм сайхан настан байжсан юм аа. Анхал тэр хүнд одоо шав орж тэр үний онгон шаваар нь одоо бүртгэдэж энэ сурын басыг алхаснаас хойш одоо 38 дахь жилдээ энэ сурын спортоор хичээлж байна. 2003 онд анх улсын их баяр наадманд оруулж Монгол улсын мэрэгэн залгуудаж ийм сайхан амжилт гаргаж Өмнөгөө аймагта одоо эрэгтэйчүүдээс 4 дахь мэрэгэн нь болж ингээд төрсөн. 2007 онд 2 дахь дөрөвөө авч Монгол улсын Ашаа мэрэгэн 2008 онд дахин дөрүүлж Монгол улсын гоц мэрэгэн сүүлд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын даяар дурсах мэрэгэн гэдэг цолыг хүртсэн. Ийм цол иргэнтэй юм байна. Тэгээд манай номгончууд бол би боддог номгоны одоо хүмүүсийг их төвчээртэй ийм хөдөлмөрч улсууд учраас энэ сурын спортоор амжилт гарах юм бол илүү байдаг баг. Манай аймагт харуулж байгаа 10 ачтын одоо 30-40% нь бол номгоны гаралтай улсууд байдаг. Богдол одоо сайхан амжилтанд төрсөн спортын цол зэрэгтэй. Үндэсний их хөв соёл энэ сайхан спортод ороод одоо энэ хөв соёлыг хойч залуу үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх гэдэг бол их том асуудал байдаг. Энийг өвлүүлж түгээж өргөхийн тулд бас олон жил хөдөлмөрлөж байна. Олон сайхан хүмүүс бэлдлээ, шавнар бэлдлээ, ном сумыг урлж байна. Энэ ном сумыг урлаж, энэ ном сумаар харуулж, энэ амжилтанд хүрч байгаа бас манай аймгийн олон сайхан залуучууд байна. Тэгэхээр энэ үндэсний хөв соёл энийг авчулж хадгалахын тулд одоо бид хамгийн одоо өөрсдөө харуулж энэ сайхан наадад зинхээс өмнө энэ сайхан спортыг өвлүүлж үлдээх нь бол хамгийн чухал байдаг. Тийм учраас одоо манай залуучууд, манай номгоныхон, манай аймгийн харвачд бол их сайхан харуулж байгаа. Номсом бас дагаж үйлдвэрлэж байна. Сургалтын ном хийж байна, сум хийж байна. Манай номгон сум яриад Төрлөнгийн Жолон баяргээ сайхан залуу маань спортын мастер. Одоо сэрэдэтэй үнэхээр сайн харуулж байгаа энэ залуу маань сумыг одоо Монгол улсын хэмжээнд одоо хамгийн өндөр үнэлгээтэй гаргуу сайхан хийж байна. Ингээл энэс гадна одоо манай номгоны харвачд бол сайхан харуулж байгаа. Сайн харуулж байгаа. Одоо миний хажууд одоо Монгол улсын спортын мастер аймгийн гарамгаа харвач даваа нэмгийн залуу байна. Миний энэ талд байгаа бол миний хөө одоо энэ үндэсний сурын спортоор багасаа хичээлсэн. Бас л энэ өв соёлыг одоо аваасаа бол тээж ба ийм хөвгт маань байна. Тэгээд одоо энэ спортыг хичээлэхээс өмнө манай залуучууд бас хойш бас бодож явах хэрэгтэй юм бол одоо түгээн дэлгэрүүлж, бусдад өвлүүлж үлдээх, үр хойштой үлдээх ийм ариун нандин юм байна.